Ер нь бол чи дөрмөд авахгүй бол ингээд дөрмө гэдэг зүйл ингээд чи нэг дагаад сурцсан бол ингээд чамд ингээд курс болчтой ингээд хараал болчтой. Чи тэрийг хийхгүй л бол ингээд бүр ингээд чи тэрнийх нь л амар шанална ингээд зом ингээд чамаг шийтгэн. Чи тэрийг биелүүлэхгүй бол. За бүгдээрэнд намралтын өдөр юм дөрвий. За тэгээд week trading plan, тэгээд weekly recap, тэгээд week 12 хүрэх чинь. Тэгээд week 11-ийг recap хийх болно. За одоо эх 7 хоногт ямар news eventтэй байгаа гэхээр нөх их тийм том news event байхгүй. Ерөнхийдөө бол нэг яг 2 дахь өдөр flash manufacturing PMI гарна. Тэгээд нэг тийм сүдтэй амар CPI, PPI гэдэг news event байхгүй. Ерөнхийдөө бол 50 7 хоног болох гэж бодож байна. За энд болохоор долларын индекс харагдаж байна. За долларын индекс дээр би доллар дээр ер нь бол bullish аа. Тэгээд өнгөрсөн 7 хоногт bullish байсан. Тэгээд тэгтээ энэ 7 хоног ер нь бол дээшээ яг арилжаагүй. Доошоо ингээд inside week хийсэн байна. За inside week гэхээр юу гэсэн үг вэ гэхээр одоо энэ 7 хоногийн одоо энэ candle харагдаж байна те. Энэ candle ерөөсөө өнгөрсөн 7 хоногийнхаа энэ candle-ыг давж арилжаагүй байгаа. За хэрвээ ингэж давж арилжаагүй бол тухайн одоо энийг inside week гэж нэрлэдэг. За daily дээр бас inside day гэж бас нэрлэж болно. Хэрвээ daily chart дээр бас юм юм бол ер нь ямар цаг дээр ашиглаж байгаа нь хамаахгүй. Хэрвээ тухайн цаг дээр арилжж байгаа candle өнгөрсөн цагийнхаа candle-ыг давж арилжаагүй бол inside day week гэж явцдаг. За тэгээд энд бол inside week тохиосон байна. За тэгээд inside week одоо хэрвээ зах зээл бий болсон бол бид нар юу хүлээх ёстой гэвэл дараачийн week candle одоо boom гэдэг илүү том candle үүсэх магадлал өндөр байдаг. Илүү том биетэй ийм ч юм те. За тэгэхээр ер нь бол яг inside week үүсгэд би аюу дуртай байдаг. Яг гэвэл илүү том хөдөлгөөнүүд ирэх чинь гэдэг нь одоо хэлдэг болохоор. За тэгээд эх 7 хоногт бол still bullish хөвөр байгаа. За тэгээд энэ buy side liquidity тэгээд 100 гэдэг levelтэй. За энэ buy side liquidity 102 гэдэг level рүү доллараар арилжих магадaltaй гэж харж байна. За энд бол энд харагдаж байгаа шар FIG бол monthly FIG байгаа тийм. За энэ monthly FIG-г ерөнхийдөө бол inversion FIG болгож байгаа. За тэгээд энэ 3 сар ер нь энэ monthly FIG-ийн дээр хаагдана гэж бодож байгаа. За тэгээд дээр хаагдаад энэгээ retest хийгээд ингээд дэшээ өргөжлээд доллар индекс дээр price явахаа гэж бодож байна. За энэ daily chart харагдаж байна тийм. За энэ daily би daily fair value gap-ыг тэмдэглэсэн байсан. Энэ fair value gap руу харилцсан. Тэгээд одоо тэгтээ яг дахиад жоохон доошоо харилцаад энэ fair value gap руу одоо accumulation хөдөлгөөн хийгээд дээш distribution хөдөлгөөн гэж явах магадaltaй. За долларын индексийг бол ингэж харж байна. За тэгээд за яг би энийг цаашаа өргөжлүүлээд одоо MSCI 500 ярина л та. Тэгээд яг MSCI 500 дээр юу гэж харж байна гэхээр яг өнгөрсөн 7 хоногт би хэлжсэн. Тэгээд за ингээд энд нэг одоо volume imbalance үүсгэсэн байна гэж ярьсан. Энэ volume imbalance руу харилцсан гэдэг. Тэгээд доошоо харилцсан. Тэгээд энэ sales liquidity rate хийсэн тийм үү. Тэгээд дараагийн таргад бол энэ доотлын 6380 одоо 7 өтер гэдэг level ийшээ харилцах магадaltaй. За тэгээд би энд дахиад нэг одоо volume imbalance үүсгэсэн байгаа. Тэгээд ийшээгээ дахиад retest хийж магадгүй. Гэхдээ яг одоо би бол хийхгүй шууд ингээд доош ингээд арилжиж магадгүй гэж бодоод. Гэхдээ яг ийшээ яг хийх магадлал байгаа л та. Гэхдээ ерөөхдөө бол хийхгүй байж магадгүй. Одоо өнгөрсөн 7 хоногт харах дандаа нэг юм volume imbalance үүсгэсэн мод юм gapтэй. Тэгээд тэр gap руу дандаа харилцсан. Энд бас харилцсан. Тэгээд би өнгөрсөн 7 хоногт ийшээ харилцаад энэс доошоо би доошоо short
bearish байгаа гэсэн яг тэрний дагуу bearish ярилцаанууд явагдсан тийм үү. За тэгээд уусаа хэдүүлээ доллар дээр bullish байгаа юм чинь бусад зах зээлүүд дээр bearish яхан тодорхой. За S&P бол ингэж харагдаж байгаа. Ийшээгаа дахиад ер нь арилж магадгүй л хата ийшээгаа арилжаад ингээд доош. За эсвэл бүр эх 7 хоногт яаж зах зээл нээгдэж болох вэ гэнгүүт бүр ингэж ийм gapтэй нээгдэж бас магадгүй. Тэгэхээр тэрийг хэн хэлж мэдэхгүй те. Яг эх 7 хоногт гэдэгтэй харъя. За энэ daily chart харагдаж байна. За daily chart дээр нэг өөр харагдах юм байхгүй. Ингээд тийшээ харилцаад тэгээд доош ондох гэж харж байна. За би энийг ярихаас өмнө яг алтыг нэг жоохон ярьчих. Яг алт маягүйх олон хүмүүс ярилцдаг юм лээ. Тэгээд алтны талаар тамаг ямар тамагтай байгаа гэж асууад. За алт бол яг за энэ weekly chart харагдаж байна. Тэгээд алт ингээд weekly chart дээр энэ all time high хийсэн юм. За энэ all time high хийчихэд энэс хойш за энэ нэг сарын 26-нд all time high гэдэг тэрнээс хойш ингээд доош харилж явж байгаа. За өнгөрсөн 7 хоног бол бүр алт хүчтэй доош ингэж унсан харагдаж байна. Ингээд ингэж унаад энд нэг weekly fair value gap байсан. Энэ fair value gap-ыг доош ингэж хааж доор нь хаагдсан тийм. За тэгээд миний таамаг юу гэхээр гэхдээ би алтыг нэх амар доошоо машаа гэж бас харахгүй байгаа. Гэхдээ ерөөхдөө бол зах зээл нэг иргсэн тийм шинж тэмдгүүд бол харагдаад байгаа. За тэгээд би энд юу гэж харж байгаа нөхөр энэ fair value gap-ыг нэгэнт доор ингэж амар хүчтэй юм том юм бүхэл биетэй хандл ингэж хаагдчих. Юу юм бол буцаж энийга тест тэгээд доошоо ингэж явах магадaltaй гэж хараад байгаа. За тэгээд ер нь бол gold дээр алт дээр ер нь бол доошоо харж байна. Гэхдээ ер нь бол дайны нөхцөл байдал эдэргээд дайн эдэр бүхэн эдэр харах нь дуусаад айтайхан болчихгоо. Тэгэхээр ер нь бол буцаад алт ер нь хүчтэй эдрийг ингэж авчаад дэшээ ингэж явах магадлал байна. Тэгэхээр нэг алтан дээр бол нэг тийм амар нэг тийм яг ингэн гэсэн техниксэн хүчтэй байс алга байна. Тэгтээ weekly chart дээр ингээд 3-7 хоног дараалаад сүүлийн бараг нэг сар ингээд доош арилжчихлаа тийм. За гэхдээ тэглээгээд ингээд зах зээл төр чигтээ эргэцэн гэдэг гэж хэлэхэд бол арай эрттэй байгаа алт дээр. Тэгээд daily chart харагдаж байна. За daily chart дээр яг энд нэг high байсан. Тэгээд энд тэгээд higher хийгээд тэгээд энэ lower high гэдэг ерөөхдөө market structure shift хийсэн тийм. За тэгээд энэ market structure shift энд болоод яг зах зээл энд ирээд энэ fair value gap-лөө арилжаад доошо явж магадгүй. За үнэхээр bearish зах зээлийг алт дээр эргэцэн байгаа бол. За тэгтээ яг тэгэх үгийг сайн мэдгүй байна. Тийм. Gold би өөрөө арилждаг болохоор тэгтээ яг таамаг бол ерөөдөө наад ойрын хугацаанд энэ цэгүүд л арилжах магадaltaй 4274 4402.83 гэсэн цэгүүд. Тэгээд үнэхээр бүр доошо байх юм бол 3886 гэсэн цэгүүд рүү арилжах магадaltaй байна. Гэхдээ энэ premium fair value gap-ыг харж байхад их зүгээр шүү. Ийшээ ер нь бол арилжах магадлал айгүй өндөр. За ийшээ ингэж арилжаад ингээд доош явах магадaltaй. За алт нэг юмрхүү байна. Тэгээд алт oil бол уусаа bullish байгаа тийм. За тэгтээ энэ bullish байдал цаашаа өргөлжлөх нь энэ хаяа авах нь гэдэг бол сонирн байна. Тэгтээ яг энд нэг
энд нэг юм цэг байгаад байгаа. Тэгээд энэ fair value gap-аас дээшээ арилжаад байх юм бол ер нь энэ 119.43 гэдэг цэглүү арилжах боломжтой харагдаж байна. За тэгээд алт ойл нэг юмрхүү байна. Тэгээд дайны нөхцөлөдлөөс хамаарат ер нь л яаж арилжах нь яг тийм тодорхой бол биш байгаа. За энэ миний энэ 7 хоногт хийсэн трейдүүд харагдаж байна. За энэ нэгтгэхийн трейд харагдаж байна. Энэс гэж юм бэ. За энэ нэгтгэхийн трейд харагдаж байна. За нэгдэх өдөр 15 минутын чарт харагдаж байна. За энэ 15 минутын энэ fair value gap-ыг доошоо арилжангууд би эндээс short арилжаанд орсон байгаа. За уус миний bias мөн өөрөө bearish biasтай байгаа тий. За тэгээд энэ арилжаа маань яасан бэ? За stop loss цогтоод тийш арилжаанаас гарсан байгаа. За тэнгууд нь энэ sell cycle-уудыг авагдангууд нь энэ sell cycle-уудыг авагдаад тэгснээр энэ fair value gap-ын дээр хаагдангууд нь за би long орж болох юм байна гэд long арилжаанд ороод тэгсээ чинь бас stop loss цогтод гарсан байгаа. За нэгд өдөр ингээд хоёр арилжаанд ороод $107 алдсан байгаа. За тэгээд account balance маань ямар юм бэ? Өнгөрсөн 7 хоногт хэлжсэн $5,071 байсан бол за тэгээд энэ хоёр арилжаа алдаад $4,963 болсон байна. За энэ хоёр дахь өдрийн арилжаа харагдаж байна. За энэ дээр нэг цагийн чарт. Тэгээд энэ доор болохоор 1 минутын чарт харагдаж байна. За энд buy cycle-уудыг авагдсан. Тэгээд buy cycle-уудыг авагдаад тэгээд хэрвээ би энэ буцаж ирээд энэ 1 минутынхаа энэ одоо дэмжлэг болж исэн энэ бүс энэ fair value gap доошоо сэтлэх юм бол доошоо сэтлээд энэ доор хатах юм бол за би эндээс short арилжаанд ороо гэдээ харж исэн. За тэгээд ерөөхдөө энд бол одоо яг анхны төхөнөд өгч эхэлсэн юм ингээд энд нэг fair value gap-ыг inversion fair value gap болгосон юм. За тэгээд би бол энд орё гэж бодож исэн боловч за тэгээд үнэхээр зах зээл надаа яг орох боломжтой харуулсан болохоор за дээрээс илүү орчихъя гэж бодоод тэгээд энд орсон байна. За тэгээд энд арилжаанд ороод за $33 ирсэн. Яг дээрээс орж байгаа болохоор илүү бага мөнгө ирсэх боломжтой тийм үү. За тэгээд арилжаа маань доошоо явсан. Тэнгүүд нь stop loss энд доошоо $15 гээд багасгацсан тийм. Тэгээд бүр энэ дээрээ дэрэнгүүт нь stop loss-аа бүр break in болгоцсон. Гэхдээ яг би энэ setup-д орж явахдаа тийм амар итгэлтэй байгаагүй л дээ. Яг бүр амар супер итгэлтэй байгаагүй. Би эндээс орсон бол айгүй итгэлтэй байх ус. Тэгээд итгэл муутай байсан болохоор ер нь бол гэлс эрсдлээ хаасан ба. За тэгээд доошоо дахиад арилцсан тийм үү. Тэгээд stop loss-оо дахиад доошлуулад ингээ $36 төгссөн байгаа profit. За тэгээд энд баг надад $100 арилжаа хүрсэн боловч би бас аюугаа аваагүй. Трейд аваагүй тэгээд илүү яг ашиг шахаж болох юм ингээд доор TP-гээ тавьсан байсан. За тэгсэж чинь зах зээл буцаад намайг арилжаанаас гаргацсан. За тэнгуут нь за short арилжаа болохгүй юм байна гэд тэнгуут нь эсрэгээр би long арилжаанд орсон баа. За тэгээд энэ long арилжаа бол айгүй тийм бас сэтгэл хөдлөлөөрөө шийдсэн тийм шийдвэр байсан. Тэгээд ашигын маржин айгүй бага байсан. Тэгээд ашигын маржин айгүй бага байхаар нь окей ямар амар
сонин сэтгэл хөдлөлөд тагаад арилжаанд орчлоо гэд энэ арилжаан шууд хаацсан. За тэгээд уусаа би яагаад bearish buy stage ингээд төлөвлөгөө үзэрчүүд ингээд эсрэг арилжаад байгаа юм бэ гэдэг чинь би яг төлөвлөгөө дагахгүй сэтгэл хөдлөлөөр арилжиж гин гэсэн үг тийм үү. За тэгээд болоод окей за би одоо дараачийн next одоо bearish одоо тийм setup-ыг хүлээ маркетнуудаа үзүүлэхийг тэгээд хүлээсэн. За тэгээд зах зээл энэ доошоо арилжаад ирээд энэ 5 минутын fair value gap-ыг inversion болгоод тэгээд миний step харагдсан байна. За тэнгуут нь short арилжаанд энд орсон байна. За энэ дээр 5 минутын chart харагдаж байна тийм. Энэ popcorn гэдэг миний step харагдсан байна. Ингээд одоо энэ доор хагдаад энэ 5 минутын gap-ны доор хагдаад ингээд дэшээ онгот нь дараагийн 5 минутын candle дээр би short орсон байна. За тэгээд энэ арилжаа маань ингээд доош явсан. Тэгээд би энэ $105 TP тавьсан байсан. Тэгээд TP-д маань энэ төхөрөөд тэгээд арилжаа хаагдсан байна. За тэгээд хоёр дахь өдөр ингэж арилжаад $106.25 хийсэн тийм үү. За энэ 3 дахь өдрийн арилжаа харагдсан байна. 3 дахь өдөр босол би bearish buy-саа тавьж байгаа. Тэгээд за энэ ерөөхдөө бол ийм цэвүүд байна гэж харж ирсэн. Тэгээд доошоо short арилжаа харж ирсэн боловч short арилжааны боломж өгөөгүй ингээд шууд ингээд бүүм доошоо явцсан тийм. За тэнгууд би яг scalp хийгээд яг 1 минутын chart дээр long арилжаанд орсон байгаа. За тэгээд ерөөхдөө бол би buy-сынхан би эсрэг арилжиж ивэл stop loss маш хурдан шахаад жижигэн ер нь бол жижиг эрсдэл үүрж байгааг харж байгаа. Энэ $36 эрсдэл байсан юм тий. За ингээл маш хурдан би дэшээ эрсдлүүдээ ингээд багасаа авчдаг. Энд $25 stop loss дэшээ шахаад. За тэгээд бүр энд stop loss premium болгоцсон байна тий. За тэгээд яасан бэ гэвэл буцаж price доош унж ирээд миний break even-ийг зогссон. За тэгсэн ч гэсэн би дахиад long арилжаанд орсон. Тэгээд за тэнд stop loss зогтоод арилжаанаас гарсан байна тий. За тэгээд 3 дахь арилжаа бол би яг өөрөө buy-ийн дагуу одоо short арилжаанд орсон. За энэ 15 минутын chart харагдаж байна. 1 минутын chart дээр энэ fair value gap дээр доошо short орсон байна. За тэгээд $100 гээд 2R profit down гээд. За энэ эрсдлээ доошо шахсан байна тийм. За тэгээд trade pour 80%-тэй 85%-тэй арилжаад ирэнгүүт нь break even болгосон. За тэгээд нэг TP-г зөхөд арилжаа ингээд тусч байгаа. За 3 дахь өдөр бол нэг арилжаа алдаад нэг арилжаа оноод тэгээд $70 ашигтай арилцсан байгаа. За тэгээд account balance $5134 болсон байна. За энэ 4 дахь өдрийн арилжаа орсон. За 4 дахь өдөр бол би айгүй том алдаа хийсэн. Тэгээд өөрхөн төрмийг хөвцсөн арилжаанууд хийсэн. Тэгээд тэр маань ер нь бол айгүй хэцүү. Сэтгэл зүйн хөдөл айгүй хэцүү гэдэг юм байсан яг тухайн хүчтэй. За энэ ихний арилжаа энэ бол айгүй тийм price хөөж арилжаанд орсон тийм арилжаа харагдаж байна. Энэ за энэ stop loss зогтоод гарцсан тийм 15 минутын chart дээр. За тэгээд энэ дэшээ long арилжаанд
авах гэж үзсэн маань. За энэ арилжаа бол явсан. За эхлээд за энэ sales cycle-уудыг авсан. Тэгээ sales cycle-уудыг аваад энэ fair value gap-ыг invert хийгээд за тэгээд дараачийн энэ fair value gap-ыг бас би invert хийнэ гэж бодчихсон. За тэнгуут нь энийг ер нь invert хийсэн байгаа. Ингээд яг өөртөө таруулах invert хийсэн байна. Тэнгуут нь би short long арилжаанд орсон тийм. За тэгээд long арилжаанд би энэ арилжаанд орчоод тэгтээ би яг энэний өмнөх энэ дээр болохоор би нэг за энэ 453 гээд би энэ Лондонгийн цагаар нэг арилжсан байхгүй энийг. Тэгээд ерөнхийдөө бол яг миний яг энэ харж исэн тархтлаа айгүй ойрхон ирсэн. Тэгээд бүр амар хүрчмэр юм шиг. За тэгээд яагаад энэ дээр ингээд амар арилжаанд ормоор санагцсан юм гээд одоо энэ VO гэж харагдаж байна. Энэ бол weekly open гэж байгаа байхгүй. Яг 7 хоногийн яг нээлтийн ханш байхгүй. Тэгээд энэ дээр л ингээд онцсон. Тэгээд price дэше ингээд нэгтгэхээс ингээд дэше ингээд арилжаад ингээд буцаад ингээд яг weekly opening price дээр ирж байгаа байхгүй. За тэгвэл weekly opening price дээр ирж байгаа ингээд одоо ирж байгаа нэг надаа юу гэж одоо санагдсан бэ гэвэл яг бодогдсон бэ гэвэл за одоо яг жинхэнэ expansion price муу доошоо яг болох чинь тэгээ яг opening price дээр ирээд за энэ opening price-аас дахиж нэгтэйгтэйшээ тэгж харилцахгүй байх гэж би бодоод энэ арилжааг авсан байгаа. За Лондон цагаар тэгээд ингээд арилжаанаас гарцсан. За тэгээ ингээд Лондон цагаар надад яг арилжаад айгүй сонирн байсан. Тэгээ яг л би Лондон цагаар арилждаггүй. Тэгээд яг тийм арилждаг болохоор яг яаж арилждаг гэдгийг нэг сайн мэдэхгүй тий. Тэгээд тийм болохоор айгүй надад сонирн байсан. Тэгээд бас энэ жоохон фомороо би аль хэдийн энд орох боломж алдсан тий. За тэгээд 5,000 chart дээр бас нэг энэ хавцаа бас нэг орох боломж алдсан. Тийм болохоор энд мөнгө алдсан. Тэгээд энэ дээрээ би яг зөв арилжаанд орсон мөртлөө тэг жоохон мөнгө алдхаас айгаад тэгээд энэ арилжааг ол барьж чадаагүй. За энд яаж нөгөөд уул миний stop loss энэ доор харагдаж байгаа. Энэ 1 минутын fair value gap-ын доор inversion тэнгүүд би зах зээл ийшээ ингээд ороод ирэнгүүт нь айгаад арилжаанаас гарцсан. За тэгээд энэ арилжааны сургамж юу гэхээр ерөөсөө айцтай мөнгө хийдэггүй гэдэг тийм сургамж авсан байгаа. Ерөөсөө тэгээд энэ арилжаа нь яасан вэ гэж цаашаа ингэж явсан тэг ингээд дэше. За тэгээд би энд take profit target тавьсан байсан тэг. Энд $100 $6,650 гэдэг үн дээр. За тэгсэн яасан бэ гэвэл за зах зээл 6,650 гэдэг үнэлөө харилцсан тийм. За хэрвээ би энэ арилжаанаас ингэж айж гараагүйсэн бол аль хэдийн одоо $100 гээд тухайн өдөр дуусгаж явах хэрэгтэй байсан тэгсэн чинь айснаас болоод ингээд арилжаанаас яг гоё арилжаа барьж чадаагүй. За тэгээд тэрний дараа болоо Jenkins Revenge одоо format trading эхэлж байгаа. За тэгээд short арилжаанд энд орсон. Short арилжаа маань болоогүй. Тэгээд одоо би 3 арилжаа ингээ алдсан байна шүү дээ. Тэгээд 3 арилжаа алдчихад тэгээд яг дөрөвдөх ер нь бол би 3 арилжаа алдаад $80 алдсан байсан. Тэгвэл миний ер нь бол өдөрт яг одоо өөрч болох өдрийн риск маань болохоор 1% тийм аккаунтынхаа 1% гэдэг чинь яг өдрийн риск маань 1% биш л яг нэг трейдд орохдоо би 1% одоо дансныхаа 1% ирсэж байгаа. Тэр нь $50 тий. За тэгвэл би өдөрт 2 losing trade авах боломжтой. За 2 losing trade авах юм бол би зогсон тий. Тэгвэл тэрний өгсөн үед би $100 алдаад зогсно гэдэг ингэж байна. За би өмнөх 3 арилжаа бол ингээд $80 алдсан. Ингээд аль хэдийн 3 losing trade авсан байгаа. Алдагдaltaй. Тэнгүүт би за надад $20 ингээд ирдэх боломж байгаа гэд. Гэхдээ ерөөхдөө бол яг би яг 2 3 алдсан болохоор ингээд 4 мэд байгаа тийм ингээд зогсон хэвчтэй байхгүй. Тэгсэн чинь би надад за $20 юм алдах юу байгаа гэд. Тэгсэн энд дахиж ингэж амар нэг алдсан мөнгө л буцааж авах гэсэн тийм revenge trade хийх байна шүү дээ. Тэнгүүт нь би энэ дахиж юу аваад яг $20
stop loss тавиад тэгээд ингээд энэ манас ингээд гарсан. Тэгтээ энэ трейд ингээд маш богино хугацааны трейдээс л ингээл 1-2 минутын ч юм. Тэгмүүд би дотроо яг юу гэж бодсон юм бэ? Надад бүр асар хэцүү байсан ингээд би юу хийж би ингээд яагаад ингээд дөрөв зурч ингээд бүр дөрөвт харилцаантай орж байгаа юм бэ? Ингээд ингээд за чи яг ийм байдлаараа ингэж явах юм бол чи энэ арилжаа гэдэг зүйлс хэзээ ч мөнгө олохгүй чи энийг хэзээ ч одоо бүтэхгүй шүү. Чи хэзээ ч амжилттай байхгүй өдрийг өөртөө тийм миний доторх одоо аналистийн хоолой надад бол тэгж хэлжсэн. Тэгээд надад бол маш хэцүү байсан бүр ингээд ойр тийм ингэж харилцаанаас ингэж аваагүй тийм амар хүчтэй амар хэцүү мэдрэмж байсан. Ингээд бүр ингээд тилтрүүлдэг гэж ярьдаг шүү дээ. Бид нар тийм тилтний мэдрэмж байсан. Тэгээд өөрийгөө бол айгүй зүгсэн. Тэгээд честа тэг ингээл арчаагүй л ингээл дөрмөөс өршлөө хоног арчаагүй гэж л хэлдэг. Тэгтээ яг зөвөр сэтгэл зүйн айгүй тийм амар тилтний баг ингээд нэг тийм яг яг тухайн үед ингээд тарих маань мэдэрч байгаа юм нь юу гэхээр нэг тийм ингээд нэг амар буруу зүйл ч юм уу чи нэг найз охинтой ч юм уу ингээд нэг харт унтай байж байгаа нэг амар буруу зүйл хийгээд ч юм уу тэгээ тэр хонгийн ухаардаг штэ ингээд тэгээ бүр ингээд амар тилтердэг штэ ёо би юу хийж вэ яг нэг тийм мэдрэмж авсан. За тэгээд ингээд 4 өдөр ингээд $100 алдснаа харж байна тэгээ. Тэгээд тухайн оройноч тэр өглөөнөч тэр ингээд тэр мэдрэмжээс анхаарахтай аюу хэцүү байсан. За тэгтээ яг тэгээд төгс хүн гэж байхгүй тэгээд төгс зүйл гэдэг бол маш ховор тэгтээ ийм би яг зүгээр энэ арилжааны дансыг эхэлснээс хойш ерөөхдөө бол ийм нэг тийм айгу тийм дисциплинд байсан тийм үү ингээд өөрөө стоп loss daily limit зан ингээд хоёр алдсан бол ингээд зогсоол тэгэл байжсан. За тэгээд тэгтээ би энэ арилжаанд ороод $100-аас $20-оос илүү би бүр алдагдал хүлээгээд 50% хүлээгээд за өдрийн алдагдал маань ингээд 150% тэ 150% болцсон юм бол би бүр өөрөө бүр илүү зөвч байгаа. Бүр ингээд за яаж байгаа юм бэ? За яг нэг намайг тавьшруулсан зүйл маань за окей би риск одоо хуваараа бол би өдрийн лимитээ бол даваагүй шүү гэдэг нэг тийм зүйлээр өөрөө одоо тавьшруулсан гэх юм. За энэ 5 дахь өдөр харилцаа харагдаж байна. За 5 дахь өдөр яг тийм одоо энэ өнгөрсөн 4 дахь өдрөө би аим дөрмө зөрчөөд ингээд бас ингээд дараагийн өдөр харилцаанд орохдоо ингээд яг ингээд жоох нэг тийм сонирм байсан л та. Тэгтээ яг зүгээр окей. Тэгтээ ингээд бид нар өнгөрсөн зүйлийг яг өнгөрсөндөө үлдээж сурч авах хэрэгтэй тийм. Яг ингээд тэр сэтгэлдлийг дараагийн өдрийн одоо харилцаанд ингээд авч орж болохгүй тий. Өнгөрсөн тэрийг бид нэр өөрчилж чадахгүй тэгээд алдаа хийсэн тэгээд тэр алдаанаас суралцаглаа шүү дээ. За тэгээд 5 дахь өдөр болохоор би нэг шорт харилцаанд орсон байгаа. За тэгээд энэ 5 минутын одоо дэмжлэг болж исэн. Bullish fair value-г би доошоо сэтгэлээд би нэг inversion fair value-г болно гэж бодоод тэгээд энэ доор хаагдангууд нь дараагийн 5 минутын candle дээрээс ингээд доошоо шорт орсон. За тэгээд $100 TP авна гэдэг ингээд энэ тавьсан юмсан $50 яг л дөрмийнхэн тав $50 ирсэн. За тэгээд арилжаа мөн доошоо явсан. Тэгээд stop loss шахаад эрсдлээ багасгасан. За тэгээд арилжаа 90%-тэй болоод тэрнгууд нь stop loss break юм болгосон. Тэгээд дөрмийн дагуу. За тэгтээ энд нэг шунал гэдэг зам хөдлөд юугаа бүрээшээ татцсан байгаа. Энэ $100 дээр ашиг аваагүй. За тийм болохоор stop loss-аа илүү доош шахаад $90 profit одоо төгссөн байгаа тийм. За тэгээд энэ хавцаа нэг $110 хавцаа дээр ингээ болж ахт нь за ер нь уусаа би $100 дээр арилжаа хаацсан байх штэ гэдэг ингээд энд хаацсан байна. За тэгээд энд бас нэг өчтөр сонирхолтой байсан. Ингээ яг миний $100 TP зөхөд би ашиг аваагүй ингээд дэш явчихсан штэ. Яг энэ дэш явж байгаа энэ хөдөлгөөний үед ингээд бас амар тийм юу гэдэг. Би яагаад $100 ашиг авцсан юм бэ? Би ингээд автономик ингээд дэшээ яваад би ямар шашиг үйлдэл хийх гэж байна шүү дээ. Би дахиад дөрмөд дагсан гэдэг бас нэг тийм юм байна. Ер нь бол чи дөрмөд дагахгүй бол ингээд дөрмө гэдэг зүйл ингээд чи нэг дагаад сурцсан бол
ингээд чамд ингээд курс болчтой ингээд хараал болчтой. Чи тэрийг хийхгүй л бол ингээд бүр ингээд чи тэрнийх нь л бүр амар шанална ингээд зом ингээд чамаг шийтгэн. Чи тэрийг биелүүлэхгүй бол өөрийнхөө дүрмийг зөрчүүл. Сэтгэл зүйн хувьд. За тэгээд энд арилж байгаа хаацсан. За тэгээд энд арилж байгаа хаасан ч гэсэн би энэ за өнгөрсөн сарын энэ дээр би энэ 6581 50 гэдэг цэглэлөөр арилжна гэдэг ингээд энд харж исэн. За тэгээд тэр цэглэл маань арилцсан байна. Тэгээ арилжаад бүр доошоо ингээд 6524 өдөр цэглэл арилсан. За тэгэхээр би энийг тийм барих амар тийм сэтгэл зүйн чадамжтай бол байгаа. Тэгэхээр хувийн чадамж явандаа хөгжих байх гэж бодож байна. За тэгээд өчигдөр 5 дахь өдөр $116 хийгээд за тэгээд энэ 7 хоногийн аккаунт баланс маань болохоор $5141 болсон байна. За $5070 байсан тэгээ энэ 7 хоногийн эхлэлэхэд тэгээд $70 ашигтай гэсэн юм даа. Яг тэгээд амар том төрмийн алдаа гаргаад ингээд юусан ч гэсэн ингээд энэ 7 хоног ногоон тусгасан байна. За тэгээд юм байна гэж тэгээд дараа 7 хоногт болж бай.